Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч юу хийдэг вэ? Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын бүх асуудлыг бие даан зохион байгуулдаг нэгж юм. Хороо, дүүрэг, нийслэлийн асуудлыг иргэд нийтээр хуралдан шийдвэрлэх боломжгүй байдаг тул иргэд сонгосон төлөөлөгчөөрөө дамжуулан засаглалын үйл ажиллагаанд оролцохын тулд төлөөлүүлдэг байгууллага билээ. 18 нас хүрсэн ээлжид сонгуулийн жилийн 2 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн аймаг, сум, нийслэл дүүрэгт шилжин сууршиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн сонгуулийн эрх бүхий, хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны хурлын төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй байдаг. Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг нутгийн өөрөө удирдах байгууллага хэмээн томьёолох бөгөөд хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, иргэдийн эрх ашигыг хамгаалж, тэдэнтэй тогтмол холбоотой ажиллан санал гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэнэ. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ гэж үндсэн хуульд заасан. Энэ нь иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг дарга нартай хамтран ажиллана гэсэн үг юм. Тиймээс нутаг дэвсгэрийн хөгжлийн бодлого, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах, орон нутгийн төсвийг хэлэлцэж батлах, орон нутгийн албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох, хурлын шийдвэрийг сонгогчдод тайлбарлан таниулах зэрэг ажлуудыг хийж бидний өмнөөс шийдвэр гарган ажилладаг юм. Өөрөөр хэлбэл бид амьдран суугаа харьяа газар нутгийн дийлэнх асуудлыг нутгийн өөрөө удирдах байгууллагаараа дамжуулан шийдвэрлэдэг. Жишээ нь гэрэлтүүлэг, хог, хүүхдийн тоглоомын талбай, явган хүний болон дугуйн зам барьж байгуулах, түүнчлэн нутаг дэвсгэрийн газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах, нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалтанд авах тухай засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх эрхтэй байдаг.